Яа, сайн байцгаана уу? Сонсогчдоо энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Дондогмо подкастын маань шинэхэн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаар маань бол маш олон сонсогчдын маань анхаарлыг татдаг ийм сэдв байгаа. За тэгээд сэдв нь юу вэ гэхээр манифестер санхүүгээ өөрчлөх нь гэдэг сэдв байгаа. За мэдээж одоо элбэг хангалуун амьдрал тийм ээ бүрэн дүүрэн энэ амьдралд бол дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Хүн болгон л яг энэ одоо санхүүгийн боломжтой, чадхтай, санхүүгийн эрх чөлөөтэй байдлыг бол хүсдэг байгаа. За тэгээ энэ сэдвийн хүрээндээ манай Канадаас Болормаа коуч маань, за тэгээд манай Австралиас Сара маань за та бүхэндээ энэ гоё сэдвийн талаар бас мүлжнөө. За тэгээд Болормоо коучээс эхний асуултаа асууя. За тэгээд манифестыг яг энэ тэ санхүүтэй хэр зэрэг ашиглаж байна доо таны хувьд яг энэ манифест гэдгийг одоо хэрэгжүүлээд ямар үр дүнгуудыг гаргаа явж гин манифест гэж яг юу юм бэ гэд энэ гурван асуултыг зэрэг тавьчих гэж бодож байна тийм ээ. Мгм. За сонирхолтой би энэ сэдвийн тухай ярина гэдэг жаад нэлээд өөр дөрөв дүгнж бодлоо та нэр юу вэ би ч одоо яадаг үлээ гэж бодсон чи би ч өөрөө их манифест хийгээ яваад идэв юм. Тэгээ тэрийг нэг их мөнгөтэй холбож боддгоо байсан чинь мөнгө үнэхээр санхүүгийн хувьд бол хүсрэлт хийсэн юм байна гэдгээ эргэн дүгнээ суужлаа л да. Яасан гэхээр нэг 10 жилийн өмнө ч үл нэг сургалцсан сууж исэн чинь чи хязгааргүйгээр мөрөөд тэгээд сарын хэдэн төгрөгийн орлоготой баймаар байна гэд. Тэгээд нэг 30-40 хүн байсан байхгүй тэгээд би ихчтэйгээ сууж агаад тэгээ ингээд мөрөөд ингээд яжсэн зүгээр л 10 сая сарын 10 сая ч лөө гэж орж ирсэн байхгүй. Тэгэхээр сарын 10 сая гэд тоо ичнөө доллар молор гэж мэдгүй Монгол мөнгөөр л бодно штэ. Сарын 10 сая гэсэн чи тэнд байсан хүмүүс манай агч чи ямар замбрааг юм боддtiin бэ гэд. Тухайн үед ч 10 жилийн өмнө 10 сая төгрөг их мөнгө штэ. Ямар их мөнгө боддtiin гэсэн чи гэ хэлж байгаа байхгүй. Тэгээд эргээд бодсон чинь юу 10 сая байтгаа тийм ээ. Тэгээд өөрөө би бас 5 жилийн хэдэн жилийн өмнө 7 8 жилийн өмнө Канадад ирэхдээ нөхчөө за би эх орон руугаа буцнаа. Тэгээ би чамаа цуг буцаасаа гэж бодож байна. Эвдэр нөө Монгол цуг амьдардаг байсан чи. Тэгээ би чи аваа нэг тийм нэг карьер марьертай аваа сайхан явж исэн байхгүй бүх юм хаяад дагаа явж байгаа. Тэгээ яахта Монголын царин чи юуж болохгүй шүү дээ. $500 дагаад ирсэн байгаа аахгүй юу? Тэгээд хойд бол угаасаа нөхөр ингээд бүх юм даана гэсэн тийм гэрээтэй тийм ээ. Тэгээ $500 дагаад ирээд 7 жилийн өмнө ямар ч хоримтлал байдаггүй. Ер нь хоримталдаг Монголд нэг хоримталдаг шүү дээ. Осноо хөрөөлтэй. Тэгээ байжсэн хүн эргээд харахад би үнэхээр бодол за сэтгэл өөрийн зориулалтаараа одоогийн амьдралаа би босгож. Тэгэхээр Болормаа нөхрөөсөө бол нэг жилийн дотор билүү. За яг хүүхэд гар нэг жил хагасны дотор нөхрөөсөө хамааралгүй одоо тгээс нь те хүний нутагт тгээс нь ямар ч хамааралгүйгээр санхүүгээ босгож чадсан байлээ. За тэгээд өмнө нь одоо эргээд бодоход яг санхүүгийн хувьд бол үнэхээр бодож ирснээсээ ч илүү би олдог. За мөнгөндөө нэг чухал биш. Би бол яг мөнгө юу гэж боддог гэхээр хүн энерги гэж боддог. Хүн хэр их энэ амьдралд үн цэн бүтээн. Тэр үн цэнийг дагаж орж ирдэг энерги болохоос биш нэг их тийм цуглуулах ёстой, байх ёстой зүйл гэж боддог. Тэгээ би бас нэг цуглуулахтай нэг анхаардгүй. Яг маа нөхөр анхаардаг болохоор би нэг дагаад санхүүгийн нэг хөрөнгө оруулагч бол байдаг. Тэр нэг за тэгээд 7 хоногтой сартаа тэгээд тэр мөнгөө хоримтлуулжээ гэд маа нөхөр хэлээд санаачсаа тийм хоримтлалтай болж исэн. За тэгэхээр санхүү энэ манифест гэж юу вэ гэхлээр би одоогийн төвшөнд бол юу гэж тайлбарлах вэ гэхээр манифест бол үн цэний чинь мөнгөг манифест хийнэ гэдэг бол энэ хорвоод чи ямар үн цэнийг бүтээн тэр чинь л буцаж ирж байгаа. Ямар их баяр хөөр үн цэн чухал зүйлс тэ өөрийн мөн чанараараа үнэн амьдрын тэрийг дагаж буцаж ирж байгаа зүйл гэж боддог. Ингэхдээ би зөвхөн ингээд сайхан ааш гаргаад бяцлагаа суухыг бас хэлэхгүй. Энэ дээр бас өмнө нь
подкаст дээр ярьсан менежерүүд юм уу? Менежерүүдийн ур чадвар буюу энэ материалын ертөнцийн аливаа юмыг бүтээхийн тулд ямар ур чадвар эзэмссэн байна. Тэр бас нэмэлт маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Тэр нэг иймэрхүү зүйлсүүдийг хэлээ да. Ер нь бол яг хуу за яг хамгийн сүүлд мартчихаасаа өмнө хэлчихье гэж бодлоо. Маш чухал зүйлсээ нэг бол мөнгөтэй сэтгэлийн хүлээсгүй болох. Тэгжиж та мөнгийг одоо мөнгө зүгээр таны хэрэглээ буюу орж ирж идэг, буцаад гарч идэг, аливаа үн цэнийг бүтээж идэг нэг хэрэглэгдэхүүн болж хувирдаг. Бид нэр агаар дуусчихна гэж айдаггүй шиг мөнгө дуусчихна гэж айхаа болж эхэлдэг. Тухайлбал өнөөдөр одоо сэтгэлээ маш сайн дасгалжуулж чадах юм бол би өнөөдөр миний бүх зүйл нурсан ч мөнгөгүй болсон ч миний хөрөнгө оруулалт бүгд байхгүй болсон ч одоо миний бүх юм үгүй болсон ч би дахиад өдийгөөс төдий хэмжээний тэрнээс илүү давж олох боломжтой буюу би угаасаа чадамжтай тэгээс нь дахиад эглээд бий болгох чадамжтай гэдэг маш их өндөр бат итгэл үнэмшил энд байж байгаа тийм ээ. Тэр итгэл үнэмшил мөнгөний хүлээснээс салгадаг. Тэр хүлээс байхгүй болохоор буцаад нөгөө эрхчлөөдөө бүтээгээд илүү хүнцэн бүтээгээд тэгээд буцаж орж ирээд тэг нэг тийм эрхчлөө болгочтой юм шиг байгаа. Тэгээ мөнгөн дээр анхаарал авахгүй. Мөнгө нэг сонирн биш болчтой. Яг судалгаар угаасаа тэгдэж шнэ 70,000 дэлхийн даяараа хийсэн судалгаар ерөнхийдөө орлогчин дунджаас дээш буюу нэг $70,000 дээш байхад Аз жаргалд чинь их нөлөөлөхөө болчдөг гэдэг. За Сарагийн маань хувьд ер нь манифест мөнгө гэд ярихаар ямар зүйлс ер нь бодогдсон бэ те? Энэ дээр яг Сарагийн зүгээс яг энэ манифест дээр дамжуулж одоо энэ мөнгө санхүүгээ өсгөх нь энэ төр гэдэг дээр ямар бодолтой байдаг вэ? Хоёрынхаа зүгээс. Яг нь манифест гэдэг үг одоо аюу түгээмэл ашиглагддаг болчихлоо шүү дээ. Тэгээд нөгөө AI л гээд ахын гэдэг шиг яг одоо ингээ манифест гээл ингээд хүн болгонлаас ярьдаг л болчихлоо л доо. Тэгэнгүүт тэр нь болохоор ингээд манифест гэдэг үгийг ингээд бодохоор тэр чинь ямар нэгэн зүйлийг бий болгох гэсэн утгатай. Тэгэхгүй бий болгох биш, бий болгох гэсэн утгатай. Тэгээд тэр бий болгох гэдэг үгийн цаад утгыг бодохоор тэр зүйл байгаа. Тэр зүгээр одоо саяны болормог хөгжүүлэлтээр эрчим энергийн түвшинд байгаа юм байна. Тэр үнцний өөрөө байгаа. Тэр үнцнийг нааш нь гаргаж ирээд амьдрал дээрээ бий болгох, бийжүүлэх тухай асуудал юм байна гэж ер нь сүүлийн үед ойлгочоод байгаа. Буюу тэр цаана байгаагаа итгэжээж л энэ наан зүйл бий болох болохоос биш яг нөгөө дүүлж гаргадаг те хичээл зүтгэлээр хийдэг зүйл бол огт биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд хоёр дахь зүйл нь болохоор ерөн зөвөр мөнгө гэдэг үг өөрөө айгүй тийм эмзэг сэдв байдаг. Тэгээд ялангуяа одоо нөгөө 90-ад он хэцүү байсан, давс юунаас ч өөр юм байхгүй байсан гэл ингээл ярьдаг штэ. Амьдрал ийм байсан гэл те. Тэгэхээр ер нь нэг юм мөнгө өөрөө одоо нийгмээрээ бидний хувьд дэлхийн нийтээр энэ бол өөрөө маш эмзэг сэдв, маш олон шархтай хэцүү мэдрэмжүүдтэй юм холбоотой учраас яг энэ мөнгө гэдэг тэр үг, энэ манифест гэдэг тэр бий болох гэдэг энэ хоёр үг рүү яг ингээд анхаарахаар нэлээд их олон юм байгаа юм шиг ер нь санагдаж байгаа. Тэгээ мөнгө гэдэг үгийг болохоор үнцэн гэдэг үгтэй холбогддог. Тэгээд миний зүгээр хувьтай хамгийн их андуурж эндүүрж өгсөн зүйл бол миний олж байгаа мөнгө бол миний үнцэн юм байна гэж амьдралынхаа зарим ихэнх үед бас тэгж би бодож явсан байлээ. Их мөнгө олохдоо би өөрийгөө их тэрэндээ баярлаж бага мөнгө олохдоо тэрэндээ шаналж ч юм уу тий. Эсвэл өөрөөсөө илүү орлоготой их нэг ч юм уу мэдхээрээ ингээд мэдээж тэр хүн надаас болоод тэгээгүй ч гэсэн миний дотор тавгүй мэдрэмж төрөх ч юм уу тий. Буюу мөнгө бол миний үнцэн юм байна гэдэг тийм нэг андуу итгэл үнэмшил бол байсан бэлээ. Тэгэд ийм л 3 юм байна да. Хамгийн түрүүнд ийм л 3 юм орж ирлээ. Тэгэхээр одоо нөгөө дээд сургуулаа төгссөн нэг оюутан байлаа гэж бодъё тий. За нэг гоё ажилд ормоор байна, машинтай болмоор байна. За нэг өөрийн гэсэн нэг өрөө байртай ч юм уу болчмоор байна гэл ингээл одоо санхүүгийн чадамжаа дээшлүүлмээр байна. Цалин өндөртэй ажилд ормоор байна гэл тэгж бодъё л доо. Тийм жишээ байна. За тэгэх юм бол энэ одоо хүний хувьд манифест
хийн гэхээр одоо яаж тэр санхүүгийн хүсэж байгаа чадамж боломж тэр хүсэж байгаа зүйлсээ манифестээр одоо чинь татах хамгийн ихний алхам яг юу байх вэ? Одоо манифест гэдгийг маш олон хүмүүс ярьдэн штэ. Тэгээ би бол анхандаа бол ингээ гоё хүссэн зүйлээ нэг гоё сар мартай өдөр бичээд те тэгээ ингээ гоё ингээ хадгалчих юм байна. Тэгээд бэжэд л тэрийг мартчихээд л баг тэр маань ингээ амьлаад биелчих юм байна гэж анхандаа бол боддог байсан. Тэгэхээр яг саяны кейс дээр бол энэ санхүүгийн боломжоо манифест хийн гэдэг нь хамгийн ихний үйлдэл нь хаанаас эхлэх юм болоо? Мгм, мгм. За шууд manifest гэдэг үгийг нь бас жоохон дэлгэрүүлээ тайлбарлачаад илүү мөнгөтэй холбоотойгоор ярих гэж бодлоо бас. Ер нь manifest гэдэг чинь сая Сарагийн хэлсэн шиг бүтээх. Тэгээ бид нэр үргэж бодлороо бүтээж яадаг. Ухамсаргүйгээр унтаж байхдаа ч хүртэл бид нэр бодлороо алив энэ 3 хэмжээс ертөнцийн одоо энэ нүдэнд харагдаж байгаа зүйлсээ бүтээж л байгаа тийм ээ. Тэгээд бид нар өөрөө энэ материалын ертөнцид зөвхөн бодож юм аа. Энээс өөр халсан юм байхгүй. Физик биенээс халсан өөр зүйл байхгүй гэж итгэхдээ өөр давж бүтээж байгаа тэр энергиэр бүтээж байгаагаа бид нар анзаардаггүй юм байна. Өөрөөр хэлбэл бодлороо яаж бүтээж гэн, би бодлороо ямар мэдрэмжийг бүтээж гэн, ямар сэтгэл хөдлөлийг бүтээж гэн, дагаад ямар үйлдэл хийж гэн, хэнийг хаана амьдралдаа ямар байдлаар урин татж гэн, ямар өвчин бүр тэрч байтгаа өвчин манифест хийж болно. Тийм ээ, өвчин манифест хийж болно, амьдралын харилцаа нэрэж ашиглаж болно ш. Тэгэхээр бид нэр өөрөө ухамсаргүйгээр манифест хийсэн хийгээгүйгээр бид нар бодлороо үргэлж бүтээж л байдаг. Учир нь бид нар өөрөө энергийн оршихуй тийм ээ. Тэгээ бидний дотор ямар үйлдэл байна буюу бидний дотор ямар долгионтой үйлдэлтэй, хэлбэлзэлтэй бодол байр тэр гадагшаа ингээд долгиолоод тэдий хэмжээний тэр долгион үйлслийнхаа юмыг л үйлдэлтэйгээ уулзаж татаж гаргаж ирдэг. Тэгээ бодол сэтгэл хөдлөл илүү санаа сэтэл чинь чиглэсэн чин байх тусам улам илүү цэвэр байх тусам улам илүү ариусах одоо нөгөө гэгэн оршихуйтайгаа нэгдэх тусам тэр илүү гэгээлэг тэр жинхэнэ амьдралын аз жаргал баяр хөөр элбэг хангалуун байдлыг бид нар өөрөөрөө татаж оруулж ирдэг. За санхүүгийн бүр сонирхолтой юм нь юу гэхээр яг мөн санхүүгийн хувьд манифест хийхэд байгааз мөнгөн дээрээ төвлөрөөд манифест хийх гинэ гэх юм бол улам тэр юм чинь танаас холдно. За би одоо нэг байртай болохын тулд тэдэнд өрнөтэй орлоготой болно. Тэхийн тул заавал тэгж хадгална. Толгоогоор урьдчилж бодоод тэгээд тэгнэ гэд ингээд тэгээ тэр мөнгөтэйгөө зууралдаад энийг л олохгүй бол болохгүй, энийг л ингэхгүй бол болохгүй гэх тусам яг нь зууралдаа би болчихж байгаа. Мөн тэр зууралдаан чинь өөрөө ард талд нэг айдас байж байгаа. Ер нь алив зууралдаан, алив юмыг менеж, манипуляц хийх, зохицуулах, удирдах энэний ард ихгүй бол тийм юм болчихно гэж айдаг айдас байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр айдсаараа та өөрөөр хэлбэл элбэг хангалуун байдлыг бүтээхэд байгаа гэсэн. Гэтэл элбэг хангалуун энэ ерөнхийдөө бидний амьдрал чинь мөнгөтэй болчвол элбэг хангалуун жаргалтай болчихно гэж бодоод байгаа болохоос биш. Яг уу энэтэй л холбоод байгаа болохоос биш. Уг мөн чанар чинь хүсэж байгаа юм чинь би сэтгэл амар, бүрэн дүүрэн, нэх гоё аз жаргалтай, баяр баясгалтай, хайр дүүрэн нэг сэтгэлд нэг дүүрэн байдал бий болох гээд байна да. Зүгээр тэр сэтгэл дүүрэн байдлыг бид нар кодлохдоо мөнгөтэй байвал энэ сэтгэл дүүрчнэ гэдэг байгаа гэсэн үг. Мөнгө байхгүй сэтгэл дүүрэхгүй. Гэтэл квант оршихуйн хувьд чинь та энэ дотор юуг мэдэрн тэрийг л өөртөө хүлээж авна. Гэтэл бид нар мөнгийг хүсэхдээ буюу тэр аз жаргалтай амьдралыг хүсэхдээ материалын юмар тодорхойлонгуудаа энэ л байхгүй бол аз жаргал байхгүй шүү гэд кодлчоод энэ дотор хов хаасан. Тэгээ хоосноос бүтээх гээд байгаа байхгүй. Гэтэл та өөрөө бүтээгч энэ хорвоо ертөнцид нийлж хамтарч энергиэрээ бүтээж идэг. Танд байхгүй зүйлийг хорвоо өгөх боломжгүй. Та өөрийгөө хаарлаж сэтгэл дүүрэн байдлыг энэ дотроо мэдрээгүй цагт хорвоо таны сэтгэлийг савыг дүүртэл тэр санхүүгчэнд өргөж өгч чадахгүй. Мэдээж яг зарим хүн бол одоо санхүүгийн
одоо тийм гурван хэмжээсэн материалын ертөнцийн амьдрах чадамжтай, менежертэй, тэ хөрөнгө оруулалт хийж чаддаг, янз бүрийн ур чадвартай, тэрнээс болоод зөндөө их санхүүгийн одоо чадамжтай, мөнгөтэй байгаад байна мөн үү. Гэхдээ нэг зүйлийг хэлээ. Би одоо баян одоо янз бүрийн хүмүүстэй ажиллаж үзснийхөө мөнгөтэй хүн яг одоо харахад мөнгөтэй байвч мөнгөтэй хүн ад шаргалтай байх баталгаатай байдаггүй. Учир нь байнгын мөнгөний айдас яг адилхан явж байдаг. Зүгээр зарцуулдаг дүн нь олдог дүн нь өөр. Тэгээ олж байгаагийн хэрээр бас гаргаа зарцуулж яадаг тэр ялгаа байхгүй тийм зүйл байдаг. Ард талд нь айдас нь хэвээрээ, стресс нь хэвээрээ, бухимдал нь хэвээрээ тэрч байтугай үлийн хямралд орсон, гарах гарцгүй байдалд орсон байдаг. Яг бол илүү их олон хүн танаас амьдрал нь хамаарсан байдаг учраас мөн үү. Тэгэхээр энэ бол ерөөсөө ямар дүрвэ гэхээр энэ бол дотроо хоосон дутуугаас мөнгийг бүтээсэн байдал. Дутуугаас мөнгийг бүтээхэд тэр хүсэж байгаа аз жаргал, баяр хөөр, элбэг хангалуун дүүрэн байдал ч юм байхгүй. Нөгөө сайхан аялалдаа ч явж чадахгүй. Гарах гарцгүй байдалд орсон. Цагийн боломжгүй. Учир нь та цагаа зарцуулах замаар мөнгийг олж байгаа байхгүй. Цагаа хичээл зүтгэлээ зарцуулах замаар мөн үү? Одоо харин бидний энэ подкастт болохоор энерги дүүрэн байлгаад мөн үү? Сэтгэлээ дүүрэн байлгаад, соронзон оронзайгаа дүүрэн байлгачаад тэгээд хүсэж байгаа ямаа хэрхэн татах юм бэ? Тэрний нэг хөлбөр нь яг мөнгө гэж болно мөн үү? Тэгэхэд үүний тулд би эхний алхам таны тэр хүсэж байгаа амьдрал чинь танаас гадна нэг материалог өөр оршихуй орон зайд байхгүй шүү. Энэ дотор байгаа шүү. Энд эхлээд тэр нөгөө суур зураг нь гарах хэрэгтэй юм аа. Тэр суур бүрэн бүтэн байдалчин арга яс тэр байшинчин баригдаад бүрэн бүтэн ингээд гэрэл гэгээтэй юм орон зай чинь эн чин эндээ ингээд баригдана. Тэр байр чинь таны сэтгэл дотор бий болох нь. Тэгэхээр аль хэдийн тэр байрандаа амьдарч байгаа юм шиг амьдрах. Тэгэхээр дахиад дасгалжуулалт хэрэгтэй болчихж байгаа. Учир нь бид нар сэтгэлээ биеэ зориудаар дасгалжуулаагүй. Тэрийг амьдралынхаа үйл явцдаа сураагүй байгаа цагтаа үргэлж стресссэн яана гэсэн байдалтай. Энийг олохгүй тэрийг давхгүй. Тэгэхээр энэ бүх хувь хөгжлийн энэ квант оршихуйн хувь чинь эхлээд сэтгэлээ дасгалжуулах. Буюу яг ингэж яана мөнгөгүй л болохоо одоо энийгээ зарахгүй л болохгүй тэгхгүй л болохгүй. Бид нар юу болж байна? Чангарцсан байна, стресссэн байна, амьсгалд авчирсан байна. Ийм болцсон байна, энд хоосон байна, дутуу байна. Би дандаа бусдаас хожуу дутуу хоосон байхгүй. Тэгвэл тэр мэдрэмжтэйгээ нүүр тулаад амьсгалаа аваад гаргаад сонсоодох. Тэгээ хаана дутуу байна сонсоод дутууг мэдрүүлээд байгаа тэр сэтгэлийн хэсэгтэйгээ холбогдоод ойлгоод эвлэрэл хийгээд нөхөрлөөд нин сэтгэлээр хандаад энд эвлэрээд дүүргэх. Тэгээд хоёр дахь алхам нь магадгүй бичих буюу тэр хүсэж байгаа зүйлээ зүгээр эхлээд тэнд байна гэж тийшээ гүйхийн оронд цаасан дээрээ бичээд цаасан дээр эхлээд бийжүүлэх. Эхлээд сэтгэлээ дүүргчлээ. Хоёр дахь алхам цаасан дээр бийжүүлэх. Тэгээ бийжүүлтээ аль хэдийн тэрүүгээр амьдарч байгаа юм шиг. Би сар болгон тогтмол тэдэн төрөний орлоготой байгаадаа талархалтай байна. Талархал маш чухал. Одоо энэ тухай ярина. Тэгээд би ийм тэдэн өрөө ийм гоёмд ийм байранд тав тухтай сайхан амьдарч байгаадаа талархалтай байна. Бит болгож бичих. Ийм ажлын байр байгуул ийм орчин нөхцөлтөө ийм дарга зэрэгтэй ийм цалин бүнлүүтэй ийм амьдралаар амьдарч байгаадаа талархалтай байна гэж бичих. Тэгээд юу гэж тэр битсэн юм аа магадгүй одоо энийг бол би доктор Joe Dispenza-гаас сурсан. Нэг юм үсгээр ийм одоо тэмдэгтэр ингээ кодлоод биччих. Тэгэд одоо байр байвал B үсэг тавих ч юм уу эсвэл нэг юм зураг ч юм уу тийм ээ. Одоо дүрсээр бийжүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хорвоо ертөнцийн frequency буюу энэ хорвоо ертөнцийн долгион чинь өөрөө дүрсээр харилцдаг юм байна. Имиж дүрсээр харилцдаг. Геометрийн дүрсээр харилцаж байгаа шиг мөн дүрсээр харилцдаг. Тэр хүсэж байгаа зүйлээ дүрс болгоод бичээд дүрс болгоод тархиндаа кодлчих. Тэгээд өдөр тутам минут болгоно тэр юмаа аль хэдийн хүртцэн юм шиг аз жаргалтай амьдрах. Үнэхээр тэр ажилдаа орчих юм бол танд ямар сэтгэл хөдлөл мэдрэмж төрөх юм. Тэрийгэ бичээд би маш гоё баяр хөөртэй байна. Тэгвэл баяр хөөр гэдэж
Тэгвэл аз жаргал гэд бичтэй. Энэ бас доктор Жо Диспензаас хэлдэг. Гэхдээ энэ нь нэмэлтээр миний хэлэх зүйл болохоор энэ бол чиний зүрхэнд тэр сэтгэл хөдлөл эхлэл бий болох юм. Дүүрхэн. Тэгээ сэтгэл чин дүүрнэ. Баяр хөөр чин аль хэдийн энэ цагт амьлах нь байна. Тэгээд өнгө чин зүрхнээс чин яна гэдэг тийм нэг ийм хөгийн давтамжтай ийм жижигхэн нарийнхан стрессийн циклтэй ийм сэтгэл хөдлөл таны зүрхнээс таны биеэс долгиолдог биш. Зүрхнээс чинь дүүрэн бадал, дүүрэн ийм өндөр давтамжтай, өндөр долгионы хэлбэлзэлтэй энерги бүхий сэтгэл хөдлөл урсаж гарах. Ийм моушн буюу сэтгэл хөдлөл бол энерги байдаг. Тэгэхээр зүрх өөрөө манифест нь маш чухал үүрэгтэй. Таны толгойч нь үргэлж дандаа дутуугч нь сануулна. Зөвхөн толгоогоороо буюу майндаар одоо яна дандаа болохгүй байгаа, дутуу байгаа. Энэ ам хамгаалах зүйн чинь ажиллаж байгаа. Ам хамгаалах зүйн чинь энийгээ ихгүй болохгүй арслан барчин ингээд дайрлаа чи ам алдлаа өглөө барслаа ба. Бүхий л төрлийн айцыг танд өгнө. Мөн үү? Энэ бол ам хамгаалах зүйн ажиллаж байгаа. Тэнд зүрх хаалттай. Учир нь ам хамгаалах зүйн чинь сайхан таны зүрхийг хаагаад юу энэ зүрхний нандин юм ярих чи цаашаа байжээ. Хүн амтан одоо энэ араат арслан бар ингээд барьж идэх гээд тагт чинь юу яриад байгаа юм хаац байгаа байхгүй. Тэгэхээр энэ зориулалт гаргаж өөрийгөө дасгалж юуснараа та өөрөө өндөр хэлбэлзэл маш хүчтэйгээр хурдтайгаар одоо тэр хүсэж байгаа зүйлээ бүтээх тийм ээ. Тэгтээ яах нь гол хууль нь юу яах нь? Тэр чинь хол байгаа гэд ингээд зүтгэхэд өдөр алга энийг олохгүй одоо ертөнцийн нөгөө энийг над руу илгээж байгаа болов надад өгж байгаа болов энэ нөгөө нэг өгөх юм нь болов яана би одоо нөгөөс энэ сарынхаа бэлэлтэд биелүүлсэн болов үгүй болов дахиад стресстэй дахиад бүх юмаа өөрөөсөө холдуулаад цааш нь бүр холдуулаад тавьчихжээ. Хүлээсгүйгээр дүүрээд баярлаад хөөрөөд аль хэдийн тэр юмаа олцсон юм шиг жаргаж цэнгэж тэгээ жаргал чингэж чадахгүй энэ Аз байгаа бол нүүтгүүлээ сайхан өөртөө дэмжлэг үзүүлээд дасгалж болж байгаа. Одоо энэ бүхний самаадаг дасгал энэ сэтгэлийн дасгалжуулалт энэ хөтөлбөр чинь ерөөсөө л ийм л юмд тусалдаг. Лекц уншаал тийг ингэж хэлэхгүй штэ. Ихэнхдээ л өөртөө чинь үр учруулдаг мөн үү? Тэгэхээр та мэдээгүй байхдаа ч бодлороо бүтээж ил байдаг. Тэгвэл цэвэр өндөр түвшинд бүтээ гэвэл өөрөө сэтгэлээ бие дасгалжуул. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг манифест хийгээд байгаа нь бүтлгүй болоод байгаа шалтгаан магадгүй нөгөө дарааллаа ингээд буруу явчихсан байж тэрээсээ бодсон чи. Үүрхгүйгээр л нөгөө хамгийн амархнаас нь бичих гээд наваад биччихвэл аюу амаргаа. Тэгээ сэтгэлээ дүүргэн гэхээр ингээд одоо бодол, сэтгэл хөдлөл бүх юмтайгаа л ажиллах болжол ирж штэ. Эргээд нөгөө ам хамгаалах зөнгөөсөө гарахаас эхлээл орох юм байна. Тэгээд энэ дээр бас нэг одоо мөнгөний тухай хязгаарлагдмал ихтгэл үнэмшлүүд байдаг штэ тий. Бидний боддог бодлоод. Тэгэхээр энэ дээр яг айгу сонин ер нь ингээд бид нар айгу сонин өөртөө их зөрчилдөөнтэй амьдрах юм. Ингээд баян болохыг хүсэж байгаа үернээ баян хүнийг үзэн хадаад идэг. Тэгсэн юм тийм байх юм уу те нэг юм сонин одоо vibration гэх юм уу өөрөөсөө нэг тийм сонин зүйлсийг л гарах хүсэж байгаа юмныхаа эсрэг байгаад тахаар чи нэрээ яаж тэрийг өөртөө татах ч юм дээ нэрээ бодхоо те. Тэгэхээр нийтлэг яг байдаг одоо магадгүй өмнө нь танд байсан ч юм уу те нэг мөнгөний талаарх одоо сөрөг хязгаарлагдмал ихтгэл үнэмшлүүдийг бас нэг нийтлэг ялангуяа манай монголчуудад маань байдаг. Тэр ихтгэл үнэмшлүүдийн талаар яриул эхний сэтгэлээ дүүргэх хэсэг дээр нь бодолтойгоо ажиллах анзаарахтай нь бас уйлдах юм болов уу гэж бодож байна тийм ээ. Тэгээ манай Сара маань нэр жоохон практик дээр болормог хөвчгөө дараа яриад өгвөл сонирхолтой ах гэж бодож байна. Тэгэл яах вэ? Тэгэхээр дахиад нөгөө хатуу үзлийг барьчихсан мөн үү? Хизээч ийм баян хүн шиг болохгүй. Яа гэвэл баян хүмүүс мухаа шуналтай байлаар. Яа гэвэл манай аав ээжийг манай хамаатан садны хүмүүсийг хамаг юм аваад ингээ өвтгсөн. Тийм ээ. Эсвэл баян хүнийг мөнгөтэй байгаад мөнгөтэй болсон чинь хүмүүс хэдэн талаас нь хил ам хийгээд хамаг мөнгийг нь авцсан. Тэгээд заллаад ч юм уу эсвэл зээлээд ч юм уу авцсан. Тэгээд тэр зээл юмныхаа араас хөөцөлдөж явахдаа ээж аав нь маш их стресссэн учраас бухимдчихсэн учраас би дахиж хизээч мөнгөтэй болохгүй яа. Мөнгө ерөөсөө бузар мөгдөөддөг хамаг гэр орон хэрүү шүүгэн авчирж байдаг дэмий зүйлгээд багасандаа котлцсон ч юм уу байж болох нь шүү дээ. Тэгэхээр бидний менежер, сэтгэлийн менежер хэсгүүд буюу хизээч гэдэг тэр мөнгөтэй холбоотой ихтгэл үнэмшлийг барьж идэг тэр менежер хэсгүүд бидний өмнө хөндлөсөд мөнгө гэж бодохын төдийдэл
чи яах гэж энэ юмар орооцолдоод байгаа. Эсвэл чи мөнгөтэй л байхгүй л болохгүй. Бүх юмаа тооцоотой бай. Яг л энэ мөнгө л олон шүү гэд ингээд эсвэл менежер хэсэгчин сэтгэлийг чинь гартаа аваад амьдралыг чинь гартаа аваад удирдаад аваад явах нь. Ийм хатуу үзэл андуу итгэл өмчлүүдээр таны мөнгө олох чадамжийг хязгаарлаж байдаг. Нэг циклдээ л бариад идэг гэж болно мөн үү? Тэр нь одоо яаж илэрч чадах вэ? Мөнгө оллоо бүгдийн сайхан гаргаад өөртөө хов хоосон болгож хаяад тэгээд гунаад гутраад хэвтэх ч юм уу те. Эсвэл одоо над чиг би ингээ ур чадвараа хөгжүүлээд хүмүүс надад мөнгө төлээд за одоо сайн уулзалтын төлбөр хийдвэ. Хэдэн төгрөг авах вэ гэхээр хүс гараад мөнгө авч чадахгүй. Яахаа хэрэггүй мөнгө авахгүй шүү. Өнгөө те гэж сууж авч шинэ. Тэгээд би өөртөөгөө ингээ ажиллаад ингээ сууж байхад ер нь л маш их хөдөлмөрлөн. Гэтэ миний хөдөлмөрийн үр дүнд угаасаа би амьсгалаа гаргалаа буцаад амьсгал орох албагүй буюу одоо юу гэдгийг те хөдөлмөрлөлөө буцаад үнцэн тэр хайр инрэл элбэг хангалуун байдал одоо юу гэдгийг тэр мөнгө санхүү. Тэгээ мөнгө чинь өөрөө үнэндээ элбэг хангалуун дүүрэн байдал тэмдээ баяр хөөр эндээ нэг утга нэг болоо кодлогдсон байгаа байхгүй тийм ээ. Гэтэл би маш их эмээ өвгийнхаа төлөө гэр бүлийнхаа төлөө хөдөлмөрлөн талангуй эмээ өвөдөө бол маш их үнгүй зарагдана очино. Буцаад талархдаг та заахаа талархаж ирсэн бах те. Энэ бол чухал хөдөлмөр юм шүү. Миний хүүхэд үн цэнтэй шүү. Чи маш сайн хөдөлмөрч хүүхэд шүү. Энийг чинь буцаага чам шагнал байх хэрэгтэй гэдэг юм хэзэж байгаагүй байхсгүй л гэж бодож исэн. Тэнгүүд би сэтгэлээрээ үйлчлүүлэгч нартаа үйлчлэн буцаад надад мөнгө ирэх албагүй. Харин мөнгө хүлээж авах юм бол миний аав ээж мөнгөөс болоод социализмын үед маш хэцүү байдлуудад орж исэн. Тухайлбал одоо манай аавын бизнесэнд дампуураад манай гэрийн хамаг ямиг аваад нүдэн дээр хамаг ямиг аваад гараа явж исэн те. Нөгөө өнгөт зураг телевиз их гой зүйл байсан ш тэр мэрэж бүгдийг аваа явж исэн те. Уйлаад үлдчих ах жишээний тэгээ мөнгөний төлөө явахын одоо хөдөлмөрлөл одоо бидний амьдралыг авч явахын тулд ээж аав бүхий цагаа зориулаад байхгүй алга болоод ингээд өдөржин шүнжин ажиллаж исэн гэх мэтчлэнгээр мөнгөтэй холбоотойгоор бид нэр өсөн тойрных хавцтай бодож исэн тэр бодлуудаараа кодлоо тэр андуу итгэл өмжтэй чи менежер чинь бариад одоо яг тэр байдлаар амьдарч байгаа тийм ээ. Тэгээд тэр бол андуу итгэл өмшүүд. Тэр андуу итгэл өмшил ганцхан ээж аваас ирсэн байх албагүй тэгээд үе удаан соёлыг дамжиж орж ирсэн байдаг. Бид нар дарангуулал 200 жил манжийн нийгэм тэгээд дарангуулалд амьдарч явах үед ямар байв магадгүй социализмын үе чинь бас дарангуулалд орно шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн мөнгөтэй байж болдоггүй. Нэг нь жоохон илүү байх юм бол бусдууд нь хардаж сэрдээд хаанаас ямар мөнгө олчих бүх хүн тэгш байх хэрэгтэй гэдэг тэр үзэл бодол юмнууд байгаа штэ. Тэр мэрэгүүр ингээ зөндөө их асуудалд орж исэн байж болно. Тэгээд би нэг бодоод байдаг байхгүй мөнгөтэй бай гэсэн хэрнээ хамаг мөнгөө ингээд хий дэмий юм зарцуулаад байдаг. Хувцас хунар одоо тийм гоо сайхан хамаа намаагүй брендийн төлөө ингээд зарцуулаад байдаг. Энэ одоо ямар учиртай юм болоо гэж би зүгээр тунгааж байсан чинь ер нь энэ дарангууллыг амсж исэн энэ орнуудад чинь тэр дарангуулагч соёл нь өөрөө гоо үцгэлэнтэй эмэгтэй хүн үцгэлэнтэй эмэгтэй хүнийг илүү хөргөж татаж сайхан амьдруулж одоо гэдгийг тэр арднаага аав ээжийг итгэдэг ч юм уу те гоо үзэмжээрээ бид нэр тоогдож их мэдлийг ингэж олж авч исэн тийм их түүхүүд их олон байд юм байна. Бидний хаадын хаттын түүх, аливаа бусад орны соёлын түүхүүд ч гэсэн тэгээд тэр утгаараа бид нар одоо хэдийгээр ажил хийгээд мөнгө олоод ингэдэг ч гэсэндээ гоо үзэмжээрээ дамжуулж тэр мөнгө гэдэг чинь эрх мэдэл гэсэн үг, хүч чадал гэсэн үг тэрийг олох гэдэг. Түүний тулд бид нар олсон мөнгөө одоо гэдгийг брендийн хувцс хунарт нүүр аманда бүх юмдаа ингээд зарцуулцаад хөрөнгө оруулалт хийж чадахгүй суугаад байд юм байна гэсэн нэг юм соёлтой холбогдож нэг тийм бодол орж ирсэн. Үнэн байх албагүй л дээ миний л бодол те. Бас сонирхолтой өнцөг байна тий. За энэ дээр бас нэг гоё асуулт гараад ирлээ. Гэхдээ саяны хэсэг дээр Сарагийн маань бас өнцөг ямар хөө гэдгийг сонсъё тийм ээ. Би тэр нөгөө хамгийн ихэнд нөгөө нэг дөнгөж сургууль төгсөөд гэсэн одоо нөгөө
ногоон нэг нахи шиг нөхөр байгаа штэ. Яг л нэг тийм халаас хоосон. Тэгтээ ингээд нэг юм их юмыг ингээд бүтээхин яг тэр хүнийг нөгөө бодоол ийсэн. Тэгээд зүгээр яг үнэхээр одоо тийм оюутан байна уу? Эсвэл зүгээр яг одоо олон жил ажил хийж байгаад ингээд декретээ аваад гэртээ суухаар чи эмэгтэй өнөө үнцэнээс ингээд унцдээ штэ тий. Эсвэл ингээд эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ гадаад улсад очихоор нөгөө амар гоё алнаа гэж бодсон байсан чинь өөрөө алуулаад тусдаг гэдэг шиг дээ ингээд одоо яг ингээд тийм нөхцөл байдлууд байгаа шүү дээ. Тэгэхээр яалтчгүй ингээд мөнгө хоолойнд тулцсан. Тэгээ тийм үедээ бол яг тэр мөнгөн дээрээ төвлөрөх тусам түрүүний нөгөө коуч хэлж байгаа зүйл болж байгаа. Нөгөө талаасаа зүгээр л тэр мөнгө энтрээ түр хажууд тийш нь тавиад мөнгийг хязгааргүй гэж бодох юм бол юу хийх байсан бэ гэдэг өнцгөөсөө харах юм бол тийнд яг тэр нөгөө тэр гацаанаас яг тэгж гарах юм шиг зүгээр санагдаж байна. Тэгээ миний хувьд бол би яг нөгөө байртай болох гээд байр яг сая түрүү нөгөө байр гэд ирсэн чинь одоо Монгол мөрөдөл чинь бол нэг лизингээр байртай прүстэй болоод 2 хүүхэдтэй боллоо гэж ярьдэн штэ тий. Энэ бол Монгол мөрөдөл гэдэг шиг тий. Тэгэхээр яг тэр бас над ч гэсэн Монгол мөрөдөл байсан. Тэгээд тэр үед бол гэхдээ би яг яаж тэр хүссэн зүйлдээ хүрсэн бэ гэхээр би урьдчилгаа болохын араас ингээд амар явдаг байсан. Тэгээд тэр өөрөө эргээд нөгөө нэг ингээд яг мөнгө фокустай болсон. Гэтэл одоо хүн өндөр болохын тулд өндрөө хэмжих тусам өндөр болохгүй шүү дээ. Өндөр болгодог хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөн хийх те амин дэмтэй хоолнд идчихэж өндөр болдог болохоос өдөр болгон хэмжээлэхээр өндөр болохгүй шүү дээ. Тэрэн шиг өдөр болгон би тасаа шалгаал за тэдэг хадгалан гэхээр миний урьдчилгаа цуглахгүй байхгүй. Тэгэнгүүт яаж би нөгөө байраа томруулж исэн бэ гэхээр би ингээд нөгөө өнгөө цэгийн мен рүү ороод яг би 4 өрөө байртай болмоор байна. Яасан минер ингээд байртай болмоор байна гэдэг байгаа мөртлөө ямар байртай болохооч мэдэхгүй байгаа хгүй. Зүгээр л мөнгө нь л байвал би байртай болно гэд ингээд ботцсон. Гэтэл ямар байранд орохооч бодоогүй байхт чинь юу ч тэр байр чи олдох юм те. Тэгээ яг би яг мөнгөтэй хүн гэж өөрийгөө төсөөлөөд тэгээд өнгөцгийн ментрийг ингээд 4 өрөө байр 2-0-той 0 амар чухал. Тийм байр яг би кэшэр одоо бэлэн мөнгөөр авах гэж байгаа юм шиг болоо бүтэн жил би яг тэр зарыг үтсэн байхгүй. Тэгээд тэр дундаасаа би юуг ойлгосон бэ гэхээр би ийм байранд өөрөө хүсэж байгаа минь юу хүсэж байгаагаа би ойлгож байгаа. Тэгэхээр манифестын яг суур нөхцөл коуч ярьж байгаагаар бол яг эхлээд чи хийм бэ тэ гэдгээс чинь чиний одоо тэр юу авах чинь гарч ирнэ. Тэрийг олцсны дараа мөнгө бол ингээд араас нь дагаад ороод тэрний гэдгийг л одоо яг хэлж байгаа юм шиг л санагдаж байна л да. Тэгэхээр яг энэ мөнгө манифест хийн гэдэг бол мөнгө манифест хийх биш. Чи өөрийнхөө тэр нөгөө нэг жинхэнэ мөн чанараа тэг би болох тухайн асуудал мөнгө бол зүгээр л ингээл дагаад ороод ирэх асуудал. Үгүй бол яг л тэр хүүхд чиг ингээд өндрөөл хэмжээлтэй жингээл эмхтэн хүн гэсэн жингээл хэмжээд идэх те. Гэтэл тэр жингээ хаяхын тулд хийх зөвлөн чухал болохоос жинг хэмжих нь бол чухал гэж байгаа байхгүй. Иймэрхүү юм санаад авлаа да. Ингээд нөгөө нүдэн харагдахаар бууж जैन те. Тэгэд саяны ярианаас бас надад нэг сонирхолтой асуулт төрөөд их юм уу? Одоо нөгөө гоо үзэмжтэй байхын тулд мулд гэж ярьсан шүү дээ те. Тэгээ ингээд харахаар ер нь энэ мөнгө санхүүтэй холбоотой хүүсийн ийм нөгөө одоо ялгаатай байдлаас улбаалсан тийм ихтгэл үнэмшлүүд гэж ер нь байна уу? Одоо сүүлийн үед жоохон феминин энерги гэдэг юм ингээл янз бүрийн юм ингээл жоохон харлаа л та. Тэнгүү тэн дээр юу гэж юм нэхэр ерөөсөө мөнгөтэй холбоотойгоор бол эмэгтэй хүн бол ингээ эдэлж хэрэглэх гэж төрсөн. Тэ ингээл гой байх тухай одоо саяныхтай холбоотой юм уу? Эрэгтэй хүн бол тэр мөнгийг олох ёстой гэдэг тэр сэтгэлгээг одоо нийгэмд өгж байгаа мессежүүд нэлээд их ингэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг мөнгөний тухай нэтгэл үнэмшлэлээр заавал тэр эрэгтэй эмэгтэй байгаа тэр хүүс нь ингэж нөлөөлдөг юм уу? Ер нь тэр эмэгтэй хүн мөнгөний талаар манифест хийх бодох мөнгийг бодох бодлууд нөөр ч юм уу те. Тим юм гэж ер нь байна уу? Энд дээр би бүр сүүлийн үед бодоод нөө өрөлгөн үнд чинь тиймэрхүү мессеж чи айгу гоё мэд санагдаад байгаа байхгүй юу? Би ч нэр эмэгтэй юм чинь нөгөө үргэлж хийж байгаа юм биш үү ч гэдэг ийм нөгөө юм гэлгээ төрөөд тий. Зөв. За эрэгтэй эмэгтэй энерги өөрөө нөгөө яг хүн бод оршоод ирэхлээр дотроо овчроо болоод ирэхээр эрэгтэй эмэгтэй энийг өөрөө тэнцвэрээ олж эхэлдэг. За магадгүй энэ материалын ертөнцийн дээр мөнгө
олоход жоохон хэцүү байгаад байгаа хүмүүс бол эмэгтэй энерги илүү давмгаалцсан хүмүүс байж болно. Учир нь эмэгтэй энерги чинь өөрөө гэгээн энэ оршихуун илэрхийлэмж тусгал эмэгтэй хүнээс хүүхэд төрдөг мөн үү. Тэгэхээр оршихуун эхлэл эмэгтэй хүнээс эхэлдэг гэсэн эмэгтэй энергиэс эхэлдэг гэж бас ойлгож болох бах тий. Тэгэхээр бидний өөрийн энэ гэгээн энерги чинь материалын ертөнцийн тогтохгүй энэ чинь нэг жижигхэн энэ хоолой шиг юм жижигхэн юм байна шүү дээ материалын ертөнц чинь. Гэтэл өөрийн энерги чинь хайлж оршиж маш томоороо ингэж оршдог учраас зөвхөн энэ материалын ертөнц дээр яаж амьдрах вэ гэдэг тэр сонирн биш байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ материалын ертөнц дээр мөнгө илүү олоход маскулин эрэгтэй энерги идэвхжүүлэх эрэгтэй энергийг одоо ядгийн эрэгтэй тэр даачин урагшилдаг, тэмцдэг, зоригтой, бүтээдэг тэр чанаруудыг хөгжүүлэх, тэр ур чадваруудыг хөгжүүлэх бас чухалдаа орно. За тэгээ хэрв Сара одоо болормоо хоёрыг сонсох юм бол ер нь нэлээд эрэгтэй энергитэй талдаа одоо эрэгтэй энерги бол нэлээд тэгээ яг эдгээд ингээд ирэхээр аль аль нь тэнцвэртэй болчдөг. Үр хөвгтэй халамжлах үедээ маш сайхан ингээд зөөлөн үедээ зөөлөд халамжтай үедээ халамжаад даачин урагшаа тэмцэх гүйцэлдүүлэх үедээ маш эрэгтэй байж чаддаг. Тэгээд би сүүлийн үед бас басан л да гэгээн энэ оршихуун юм чи ингээд юм зөөлөн ялцгаа яд юм гэсэн чи тийм биш юм байна. Би өөрөө ингээд нээгээд мэдрээд эхлэхийн цагт бас хүн амтан гомдоо хөг хийлэх ч юм уу нилээн жоохон юм зоригтой тэгэхээр шулуухан болчдөг талтай. Өмнө нь бол одоо ядгийн за ингээд хэлжүүл хүн бухимд ингэжүүл өвд чинь тэгчүүл тэг чинь тэгээд имий байх гэдэг ингээд жоохон өөрийгөө хаадаг байсан байж магадгүй байхгүй. Гэтэл одоо ингээд мэдрээд ирэхийн цагт өөрөө эрэгтэй эмэгтэй хослол болоод маш шулуухан хэлждэг. Болж байгаа болохгүй юм ер нь тийм байгаа шүү. Одоо тэгээд төвчгүй юу гэдэг ийм шулуухан болчдөг, үннийг нь хэлждэг. Үннийг нь хэлж байгаа үед чинь хүн тийм их одоо ядгийн нэг сайхан хүлээж авахгүй маш хэцүү байдаг тийм ээ. Тэр утгаараа эрэгтэй эмэгтэй ийм энергийн бол ийм тэнцэл байна гэд. Тэгээд өөрөө эмэгтэй хүн өөрөө би бол ер нь эмэгтэй хүний empowerment хүчрхэг баадал тэнцвэртэй энэ баадал санхүүгийн чадамжаас эхэлдэг. Тэр энийг сонсож байгаа эмэгтэй хүмүүсийг би өөрийн гэсэн орлоготой байхад анхаарал сэтгэл ур чадвараа зориулаад мөнгө 3 хэмжээс ертөнцийн мөнгө өөрөө эрхчлөө сонголтыг бүтээлцэх нэг хэрэгсэл болж өгдөг шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй байхад анхаараасаа гэж хүсэж байна. Хэлмээр байна. Нөхрөөс мэдээж мөнгө авч бололгүй яах вэ? Хүний олсон мөнгийг өрөх маш гоё шүү дээ. Амархан па. Өөрөө мөнгө олоод өөрөө үн цэнэ бүтээхтэй тэр магадгүй тэр бүтээлээсээ бид нар маш их аз жаргалыг авчдаг учраас тэрийг үрж аз жаргал авах хэрэггүй болчдөг. Мөнгө зүгээр орж гарч байж л байдаг нэг юм хэрэглэтгүүн болчдөг юм шиг надад санагдчихаа. Өмнө нь бол яг би бодож байхад сэтгэл дундуур байхаараа гараад нэг сайхан сэнсэртэл дэлгүүрхсээд баахан хоцхонор авчвал нэг гой жаргалтай болоод нэг 2 хоног жаргалтай байждаг тий. 1 хоног ч юм уу. Тэгээд өндөө шал хотлал байж байдаг тийм ээ. Үнэхээр бид нар өөрөө энэ хорвоо дээр бүтээх гэж, туурах гэж, хөгжих гэж, урагшилах гэж ирсэн мөн үү? Тэр бүтээл туйруултад хэрэглэгдэж байгаа нэг хэрэглэгдэхүүн нь мөнгө. За буцаад яг уу амьсгал гаргаж байгаа ч буцаад уурж ирж байгаа нэг үн цэн нь мөнгө болохоос биш. Энэ зүгээр аз жаргалын чинь тодорхойлолт биш. Тэгэхээр бүтээж туурах тэгэхээр асуулт нь би энэ хорвоо дээр юу бүтээх гэж ирсэн? Юу бүтээж болох уу? Юу хийж болох уу? Тэгэхээр бүтээн гэдгийн цаана дахиад энерги яригдчихэж байгаа байхгүй. Чамд хэр хэмжээний энерги байна? Тэр хэмжээгээрээ танд мөнгө олох чадамж чинь байна. Тэгэд мөнгөн дээрээ төвлөрөөд ингээд яна гэхээс илүүгээр надад энерги байна уу? Миний энергийн түвшин хэд вэ? Өнөөдөр би 11-ээс 10 гээд 10 бол дээд ингээд асар их эрчим хүчтэй байна гэж бодох юм бол нэг бол маш бага гэд үнэлвэл өнөөдөр миний эрчим хүч ямар байна? Эрч хүч ямар байна? Тийм ээ? Эрч хүч надад 5 байгаа бол тэгвэл би эрч хүчээ 7 болгохын тулд өнөөдөр би эрэгтэй энергиэр бүтээгээд урагшлаад ур чадвар олоод юм ойлгох чадамжтай энергитэй тарих маань энергитэй байхын тулд би тэгвэл яаж
Ямар амьсгал авах уу? Яаж өөрийгөө дасгалжуулж болох уу? Яаж дотоод ухамсарлуугаа анхаарлаа хандуулад өөрийгөө цэнэглэж гаргаж ирэх үү? Ер нь нутгшаа анхаарлаа хандуулж өөрийн тэр гэгээн энергитэйгээ оршуудаага уулзна гэдэг бол өөрийгөө үргэлж цэнэглэх машинаар бол үргэлж бензинээр хийх тийм ээ. Утсаар бол уцаа цэнэглэх. Бид нар уцаа цэнэглээд байгаа хэрнээ бие цэнэглэхээ мартаад байгаа мөн үү? Сэтгэлээ цэнэглэхээ, сүнсээ цэнэглэхээ мартаад байгаа ш. Тэгэхээр энерги бас нэг утгуун нь энерги мөнгө хоёр тэнцэж ирэх нэ. Танд энерги байна уу? Тэр хэмжээгээр тэгвэл мөнгө орж ирнэ. Мэдрэлийн тогтолцоо талаас бол ингээд харж хагаад симпатик энерги өндөртэй буюу давшдаг, тэмцдэг энерги өндөртэй хүмүүс мөнгө сайн олдог хүмүүс байгаад харагддаг. За жоохон доорсол төлөвтэй гунсан гутарсан төрлийн нэлээд тийм хаагдмал төрлийн хүмүүс бол мөнгөний урс олон жоохон хаалттай төрлийн харагддаг. Тэгэхээр материалын ертөнцийн бүтээхэд магадгүй тань симпатик энерги хэрэгтэй байж болно. За бүр оршихуун төвшөнд дээд энергиэр, дээд үйлслээрээ жинхэнэ баяр хөөр аз жаргалаар энэ хороо дээр бүтээгэж ирсэн тэр зорилгоороо альваа бүтээгэж бодож байгаа гэгээн энерги нээгээд давших айдасгүйгээр одоо симпатик энерги чинь болохоор айдастайгаар ингээд бүтээгээд байгаа хгүй, айдастайгаар тэмцэж бүтээгээд байгаа гэсэн. Тэр бүрэн бүтэн байдлаа олж аваад оршихуй гэгээн энерги ухамсараа нээчихлээрээ айдасгүйгээр та зөвөр эрч хүчтэйгээр алиог бүтээгээд байгаа. Тэр эрч хүчийг чинь дагаа та бүтээлүүд туураад энэ тэр бүтээлийг чинь дагаад мөс агуу чинь орж ирнэ. Та ур чадвар чинь улам илүү өснө. Тэгээ Сара Санжино Ричард Радийн хичээл дээр бас нэг гардаг штэ. Та бүгд өөрөө брэнд байдаг. Бид нэр өөрийнхөө брэндийг бий болгож байдаг. Таны брэнд хэр үн цэнтэй байна? Тэрийг дагаж мөнгө угаасаа орж ирнэ. Тэрийг дагаж ихтгэлцэл орж ирнэ. Өнөөдөр би Болормоо гэдэг би хүнийг бүтээж явахдаа Болормоо гэдэг брэндийг бий болгож байгаа. Болормоо итгэж би үйлчлэгээ аавна. Итгэж би харилцаа тогтооно. Учир нь Болормоо намайг хуурдаг хүн биш. Болормоо хотлоо хэлдэггүй. Болормоогийн бүтээсэн юм болгон үн цэнтэй байж идэг. Тэгэхээр дахиад мөнгөтэй болно гэдэг бол танаас ангид зүйл биш. Би хинбэ гэдэг маш чухал. Таны брэнд чухал. Хэрвээ та элбэг хангалуун аз жаргалтай баяр хөөртэй дүүрэн амьдрыг гэвэл дахиад ядаргаатай өөрөөсөө эхлэх нь. Тэгэхэд өөрөөсөө эхлэхийн тулд бүрэн бүтэн байдлаа олж авах нь шүү дээ. Ам хамгаалах зөнгөөсөө ингээд айгаад бүтээгээд байна уу? Харин 99% энерги физик биенээс давсан халсан мөнхийн оршихуй энерги гэдгээ нээгээд тэр мөнхийн тэр бүрэн бүтэн байдлаасаа бүтээгээд байна уу гэдгээ анзаарах. Тэгэд үргэлж хором тутам сонголт орж ирж байгаа. Би энд худлаа яриад арай их мөнгө олчих уу? Эсвэл би үнэн байгаад өөрийн брендийн үн цэнийг өсгөх үү? Өөрийнхөө үн цэнийг өсгөх үү? Тэгэхээр үргэлж өөртөө үнэн байна гэдэг бол хүний үйлдэлийг маш өндөр түвшинд хурдан өргөж өгдөг зүйл. Үйлдэл өндөр байгаад дээрээс нь та талархлыг нэмчихвэл маш хурдтай мөнгө санхүү чинь мөнгө санхүүгийн урсгал чинь одоо нэгдэнэ. Дээрээс нь танд менежерийн чинь ур чадвар хитээцсэн байдалтайгаар хатуу үзэлтэйгээр андуу үтгэл юмштэйгээр биш харин менежерүүдийнхаа ур чадвар бэлэг авяасыг ашиглаад энэ хороо дээр хамтран бүтээлцэж чадах юм бол мөн үү? Тэгэхээр худлаа байх юм бол та үргэлж өөрийнхөө аливаа сайн сайхны урсгалыг хааж байдаг. Үнэн байхдаа нэнд сэтгэл хайраар үнэн байна гэж даачаад хүмүүсийг хутгалаад авах ш тийм ээ. Одоо нэг муухай юмнууд хэлээд байгаа. Үнэн байхдаа дандаа нэнд сэтгэл хайраар илэрхийлэх. Тэгэхээр талархал маш чухал. Тэгээд талархлыг ярьсан дээр нэг чухал зүйлийг хэлье гэж бодлоо. Алив бид нэр энэ хорвоо дээр материалын ертөнцөөр амьдарч байхдаа зардал үргэлж гаргаж байгаа. Зардал гаргах буюу орж ирсэн мөнгийг бид нэр зарцуулна. Сайхан амьдрал, байр, савнда байрны мөнгөө төлнө, тийм ээ? Тогны мөнгөө төлнө мөн үү? Тэгээ алив биелээ төлж явахдаа дандаа талархал хайраар хүнд талархал хайраар алив зарцуулалтаа бүгднгийн энэ бол би энд хүнд өгж байгаа хөрөнгө оруулалт юм. Энэ хорвоод өгж байгаа миний өөрийн бэлэг юм. Би энд хорвоод бусад хүмүүс энэ мөнгийг зарцуулаад сайн сайхан амьдрах боломжоо нээж байгаа. Энэ бол маш гоё, энэ ивэл юм гэж үргэлж зарцуулж байгаа зардлуудаа талархалтайгаар ерөөлтэйгээр өгөх. Тэгэхээр энийг би бас өөртөө дасгалжуулж сурсан те. Яа тэгэхээр анх хүн ажилд аваад анх ганцаараа өөрөө ажиллаад би өөрөө
олсон мөнгө өөрөө зарцуулдаг байсан бол ажилтан аваад ажиллуулах гэсэн чинь маш их менежер гарч ирж чи одоо энэ цалингийн дах уу яах вэ хөө яана энэ бөө юм бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт өөрийгөө дасгалжуулаад суулгаад тайтгаруулад энэ бол энэ хүний амьдралыг тэтгэх нэг энерги хөрөнгө оруулалт. Тэгээд энэ хөрөнгө оруулалтыг би хорвоод өгч байгаа. Өөр нь бол мөнгөний хууль дахиад өгжөөж орж ирдэг. Өгөхдөө авах сэтгэлээр биш. Тэгээд энийг өгчүүл ингээд ороод ирэх учраас өгчий доо гэж биш ахна шүү дээ. Чин сэтгэлээсээ өгөх. Тэгсэн чи яг ингэ мөнгө ингэ гарна штэ тий. Гарангуут тэрэн дээр ингээл ёо одоо тэдэн гараа явчлаа тэтгэн үлдчихлээ ч гэдэм үү те. Яг одоо саяны болормоо коучийн хэлж байгаа шиг би ингээ өөр дөрөв ботсон чи мөнгө гарахад нэг тэгэж ингэж хайр майраар ингэж гаргасан удаа айгу цөөхөн байгаад байхгүй өө байрны мөнгө олчлоо уцсны төлбөр нөө зээлэд нөө ядаргаа ингээл өрнөөс өрний хооронд зээл гэдэг ч юм уу те. Ингээд яг мөнгө ороод ирэхэд би яг тэр хэмжээний долгионыг өөрөөсөө гаргаж ийн үгэ ботсон чи нэг л орж ирдгэл юм орж ирж байгаа ч юм уу те. Цалингаа буугаад ороод ирж байхад нь талрах гингүүд угаасаа ингээл хөдөлмөрсөн юм чинь хөлсөн авалгүй яа тий гэдэг хандлага тэгээ эргээд хүүе нэрэ миний үн цэн бүтээсний хариуд ингээд надад ороод ирж байгаа тий энэ мөнгө гэд ингээд хүлээж авах бүр ингээд баярлаад ивцэж ингээд хүлээж авснараа бид нар нөгөө мөнгө орж ирэхээр ийм гоё байдаг гэдэг нөгөө долгио мэдээллийг бидээ шингээж яаг нь тэрийг сонсноос хойш хэрэгжүүлж үтсэн чи ер нь их болохоор их гой санагдаа явцсан шүү. Тэгээ саяны яг Болмоковчигээ хэлж байгаа тэр зарлага гарахтаа талрахдаг энтерт бол суралцахад бол үнэхээр үр дүн нь шууд мэдрэгдэхээр санагдсан. За тэгээ сараа маань яаж ийн? Тий, саяны зүгээр яг одоо тэр нөгөө нэг өөртөө хөрөнгө оруулах гэдэг тэр нэг ойлголт өгдөө штэ. Тэгэхээр ингээд одоо өөртөө хөрөнгө оруулах гэхээр л ингээд үнэтэй сургуульд сурах ч юм уу, үнэтэй юм авах ч юм уу ингээд хумсаа янзлуулах бас биш байгаа хгүй. Өөртөө хөрөнгө оруулах гэдэг чинь одоо яг саяныхыг ингээд сонсохоор өөртөө анхаарал хандуулна гэсэн үг шүү дээ. Энэ хорвоогийн надад хамгийн үнэтэй хүн бол би өөрөө. Тэгээд хинээ надад хамгийн хэрэгтэй зүйл бол эцэстээ анхаарал байхгүй. Хүний хамгийн ер нь одоо ер нь хүний үүх чадах хамгийн үнэтэй зүйл бол яг тэр хүний анхаарал юм л. Одоо нөгөө анхаарал хаашаа явна, энерги тийшээ явна гэдэг айгүй олон удаа хэлж байгаа шүү дээ. Тэгвэл энерги гэдэг чинь мөнгө юм бол анхаарал гэдэг чинь мөнгө байгаа зү тий. Тэр хаашаагаа анхаарал хандуулж ийн тийшээгээ мөнгө ч уурсаж байгаа гэсэн санаа байгаа байхгүй яг. Би бол энийг л тэр яг блог хийж одоо подкаст яриа хичээлүүдээс яг миний ойлгож байгаа зүйлээ тэр миний анхаарал өөрөө нөгөө савны 3 савны юу гэдэг шиг өөрөө шүүрэн шанах шиг тий анхааралгүй байх юм бол миний мөнгө бас шүүрэн шанах шиг л байна. Тэ өөрөө би ийм тэг бохор тэг сав шиг тийм анхааралтай тэг ингээд юм оруулж ирэхээр хүн болгоны одоо подкаст очиж сонсоол хүн болгоны сургалтанд очиж суугаал тэг тэр сургалтаас надад хөрөнгө орж байгаа биш юм аа би тэр сургалтанд би өөрийнхөө төлөө анхаарлаа хандуулад тэр подкаст тэр сургалт тэр юмнаас би өөртөө юм авч байгаа юм буюу бүр ингээд ийм одоо бас нэг талаасаа бүр яг би ингээ аавна гэж байгаад авах бас нэг тийм сэтэл байгаа байхгүй тэгэхээр энэ нэг юм хандлагын ялгаа түүнээсээ шингээд одоо өмнө нь бол жишээлбэл ингээд гуйлга гуйж байгаа юм шиг одоо болормоо коучээс нэг одоо анхаарал авах гал эсвэл одоо энд нэг нөхрөөсөө нэг хайр авах гал хүүхдээсээ нэг хүндэл авах гал гэтэл ийм гуйлагчаа хандлагатай байхаар чинь угаасаа л хүмүүс одоо тий ер нь бүх юм ингэж л өрнөж байгаа байхгүй тий яг энэ үгийг хэлэхээр жоохон эмзэгэл тусч байгаа хэлтэйгтээ би зүгээр яг өөр тохиолдсон юм ярьж болохоор тэгэхээр яг тэр нэг хаан хатан гэдэг шиг би яг авах ёстой юм авч гин энийг би ингээд авах ёстой яагаад гэвэл миний ингээд очих газрын миний зорилго энэ гэж бодоод тэр том зургаасаа ботчих юм бол ингээд илүү ойлгомжтой илүү ингээд евро би өнөөдөр анхаарлаа хандуулах үү тийм маргааш 10 сая төгрөгийн цалинтай болмоор байгаа л би евро анхаарлаа хандуулж иж тэр гапыг олохын ч гэдэм үү тиймэрхүү ингээд одоо асуудлыг эрен хайж олох сэтгэл нь чухал юм шиг л санагдаж байна. Бас нэг зүйл нь болохоор яна sorry. Бас нэг зүйл нь болохоор мөнгө гэдэг зүйл чинь ерөөсөө сүүлийн үеийн бүтээл штэ. Мөнгө гэдэг зүйл чинь ерөөсөө байгаагүй. Дээр үед бол одоо яагаад мөнгө үүссэн бэ гэх юм бол бүгдрэл бид нар мэдчихэж штэ. Одоо би 2 хонтой, болроо 2 үхэртэй, тэгэнгүүт одоо хин солонгоо болохоор будаа тарьдаг тий. Би дандаа одоо тий ингээд
бид гурав өөрөө өөрсдийнхөө л юмыг идээд ах юм бол эн чинь тэнцвэргүй хоол хүмүүстэй болно шүү дээ. Тэр би одоо тэр арьс шир надад хэрэгтэй, будаа надад хэрэгтэй, тэр хонь үхрийн мах надад хэрэгтэй бол би өмнө нь олвол ингээд нэг гуяар нэг одоо 10 хил будаа авъяч тийм үү ингэж бартагдаж явж байгаа л эцэстээ энэ бол зөв зүйл биш юм байна. Хэдүүлээ дундын хэмжүүр гаргая гэж гаргаж ирсэн зүйл чинь мөнгө байгаа байхгүй. Тэр бид нэр энийг ингээд мөнгийг өөрийгөө ямар нэгэн зүйл юм шиг ойлгож байгаа нь өөрөө бас нэг тийм андуу итгэл өмжил. Тэр энэ бол зөвхөн одоо хэмжих хэрэгсэл илүү бүтээмжтэй гэсэн санаа болохоос биш. Тэн дотор мөнгөнд нь бол ямар ч баг үнц нь одоо байхгүй тэр бол зүгээр л баг цаас гэсэн бас нэг тийм бүр юм эсрэг бас зүгэж болох юм те. Үнэндээ л дээ бид нар ч нөгөө капитализм гэдэг дэлхийд даяараа тийм ээ. Капитализм энэ измүүд чинь өөрөө бид нарыг мөнгөлж чухал юм. Учир нь капиталист нийгэм одоо Канада улс бол хамгийн ихний зорилго бол худалдаа 8 дээр манай улс тогтдог. Чи мөнгө оллоо худалдаа 8 Канадын бүтээтгүүнээ худалдаж авахгүй бол худалдаа 8 архилахгүй юм бол алуу юмд ийм солилцоо ур чадвар хөрөнгө оруулалт хийж чи өөрөө оролцохгүй бол угаасаа энэ нийгэм чинь нурна тэгээ чиний амьдрал нурна гэдэг. Уусаа тэгээ кодлцсон сургуульч тэгээ заадаг тий. Тэгэхээр капитализм. Тэгэхээр бидний өөрөө оюун санаандаа бүтээсэн энэ нийгмийн системүүд өөрөө бид нарыг мөнгөл чухал гэж кодлоод тэр нийгэмд бид нэр хүүхдүүдээ яг тийм код энэ л үнэн юм шүү гэдэг тэр үннийг үнэн гэж бодож өсгөөд тэгээд өнөөдөр бид нар мөнгөний хойноос амин сүнсээ хайраа өөрийнхөө физик бие тийм ээ бүхэл зүйлсээ ингээд зориулаад зүтгээд байгаа байхгүй тийм ээ. Тэгтэл үнэхээр ухраад ингээд ажиллах юм бол Сарагийн хэлсэн шиг эртээр үед угаасаа мөнгө гэдэг утхан байгаагүй. Зүгээр гэрлэлтээр дамжуулж магадгүй тий ингээд солилцоо хийж тэ гэр бүлийн эрх мэдлийг солилцож илүү их одоо амьдралын баталгаагаа сайжруулдаг. Тэгээ мөнгөний цаана бол яг уу ингээд бодвол амьдралын баталгаа гэж нэг утга байгаа даа. Тэгээд би амьдралын баталгаа гэдэг үгтээр ингээд бодоод суугаад үзэхлээр хин амьдралын баталгааг нэхэд байна гэд ингээд би бодсон чинь менежерүүд л нэхэд байгаа байхгүй. Чиний эн чинь хаана байгаа юм бэ? Чи ингээд үнэхээр хэцүү байдалд орох уу? Чи хаяа явсан бидтэй хинч байгаагүй штэ гэдэг нөгөө менежер чинь чарлаад. Гэтэл анхаарлыг дотгошин чиглүүлээд өөрийн тэр цэвэр ухамсаар энергийг гэгэн дүрээ ингээ санаал идэвхжүүлээд тэрийг тодруулаад бяцлагаар улам илүү гаргаж ирээд тодруулаад ахлаар чинь тэр мөнгөтэй зууралдаад авцалтаад нөхөрлөчсөн байгаа нөгөө амийг чинь хамгаалах гэдэг менежер чинь сулраа зөөлрөөд ашгүй нэг юм чи амьдралаа авч явах нү гэж сулраад ирээд ирж байгаа. Тэгээд тэр бүрэн бүтэн бадал энергийг бүрэн уршгуучин ороод ирэхийн цагт менежер чинь өөр чадвар энэ хоёр нийлээд хөнгөнөр амархнаар ай зөнгөөрөө өөрийнхөө бүтээлээрээ авьяас бэлгээрээ та энэ амьдралаа сайхан аваа явчихна. Гол юм нь бид нар яг хөөхлөөр нийгмийн системээр энэс гарцгүйгээд багаасаа төрхөөсөө сургуулаараач тэр ингээд сургуулаас сурсан зүйлээрээ ч ингээд кодлцсон. Нөгөө талаараа бидний өөрийн уршгуу цэвэр ухамсар энд байхгүй байгаа даа. Тэр байхгүй болохоор бид нар паникталгүй яах вэ? Тэр байхгүй болохоор энэ нийгмийн системийнхаа бололгүй яах вэ? Одоо миний өгөх урилга бол хаал нөгөө ужигоос юм давцчих чинь. Анхаарлаа өөрлөгөө хандуулаад энэ жинхэнэ ажлаа хийгээч гэж байгаа. Энэ жинхэнэ ажил чинь ажлаа хийхэд яг харахгүй танд сонголт хийн. Яг хормын төтийн сонголт хийх болно. Би уцаа ухаа заахаа ингээд нэг цаг хэвтчихүү. Эсвэл уцаа хол тавьж агаад эсвэл утсан дээр их нөгөө аппликейшн нэгээд нөгөө ядаргаатай бяцлаглалынхаа аппликейшнийг нэгээд дээшээ хараад өөртөө олбодод сонсчих уу. Энэ хоёр сонголтын хооронд л амьдарч ирэх. Мөнгөтэй байх уу, мөнгөгүй байх уу, тэ зовж амьдрах уу, жаргаж амьдрах уу гэдэг бараг энэ секундын сонголтын дээр л тогтож байгаа. Тэ тэр секундын сонголтыг хийгээл автсан гэгийн чанар чинь жинхэнэ тэр цэвэр оршихуй мэдээлэл чинь улам илүү тодроод л байна. Тэр тодрох тусам мөнгөтэй байсан ч мөнгөгүй байсан ч би өчөө олоод амьдарчих юм байна. Яагаад гэвэл би материалын ертөнцөөс хальж дүүрж харж шээ. Би өнөөдөр үнэндээ хорвоо дээр юу болохыг урьдчилаад мэдчихэж шээ. Тэ? Өнөөдөр би хүнтэй уулзлаа,
энэ хүн үнэн байна уу үгүй байна уу гэдгийг мэдчихээн. Дээрээс нь би өнөөдөр нэг зориг тавилаа. Энэнд хүрэх нь ийм ур чадвараар хүрэх юм байна. Дээрээс нь ийм сэтгэл хөдлөл мэдрэмж өөрөө ингээд бүх юм уулзаал ирчихэж штэ гэдгийг баг багаар таны амьдрал ингээд нотлол харуулад байна. Таны гэгэн уршгууч нь тандаа уулзах тусам таны амьдралыг ямар их өөдөнд татаж тэтгэж дээшлүүлж байгаагаа нотлоод л байна. Миний оршихуй тэр дотоод руугаа анхаарлаа төвлөрүүлэх гэдэг рүү л ер нь мөнгө ярьсан ч орж ийн те burnout ярьсан ч орж ийн ер нь тэр бүх зүйлийн үндэс бол ерөөсөө л яг тэр юм байна даа л гэдэг нэг бодол надад төрсэн л байгаад байна. За яг практик дээр би нэг одоо байр авах гэж байгаа. Надад нэг 30 сая төгрөгийн урьдчилгаа хэрэгтэй байгаа. Тэгвэл би тэр мөнгөө одоо олох зорилго гэх юм уу? Би тэр үр дүнг бүтээхийн тулд би одоо яг яах ёстой вэ? За энэ манифест дээр за нөө сэтгэлээ дүүрэхээс эхлэнэ гэд ярьсан шүү дээ. Гэтэ тэрнээс өөрөөр яг ингээд шууд хэрэгжүүлэе гэвэл одоо би яах вэ? Шууд хадгалаад нөгөө хідэн дансны аргаар хадгаламж бүтээх үү? Зарлаа бууруулах уу? Аль эсвэл орлогоо нэмэх ажлууд хийх юм уу? Энийг одоо манифесттэй холбоё гэвэл холбож боломжтой юу? Болгүй яах вэ? Тэгэхээр би бүр ингээд алхам зааж өгье гэж бодлоо л доо. Тэгэхээр хүсэж байгаа сая сараа хэлсэн шүү дээ. Би өөрөө хүсэж байгаа юмаа тодорхой болгоогүй байна гэд. Хүсэж байгаа юмаа хэр тодорхой болгоно. Тодорхой байна. Тэр хэмжээгээрээ биелэх боломж чинь 50%. За тодорхой болгох нь 50% нь гэд бодож. 50%-ийнхаа та ажлыг хийчлээ гэд бодож. Та заавал галзууртлаа хөдөлмөрлөх албагүй байх нь тодорхой болгох чухал байх нь их үедээ тийм ээ. Тэгэхээр тодорхой болгохын тулд юу хүсэж байгаа тодорхой олно гэдэг бас хэцүү юм байна л да. Тэгэхээр дахиад дотгошоо чимэглэх болчихж байгаа байхгүй тий. Би энэ дээр анх нэг жишээ ярьчих гэж бодлоо. 10 хэдэн жилийн өмнө Австрал би засгийн газрын ер нь бол яг гадагшаа сурах гэсэн бодолтой. Гэтэ заавал тэтгэлгээр сурна. Яг л би очиод ажил хиймээргүй байна. Ингээд нэг тийм өөртөө бүр ингээд өгцөө. Тэгээ мэдээж шалгалтандаа бэлтжижсэн. Тэгээ яг ямар сургууль сурах юм? Би 20 тэтгэлэгт 19 газар тэтгэлэг өгөөд, орон тэтгэлэг өгөөд аваагүй байхгүй. Тэгээ яг тэр явцдаа юуг хийсэн бэ гэхлээр яг юу хүсэж байгаа маш тодорхой болгосон. Би ийм сургуульд ийм мэрэгчлэлээр тэдэн одоо ийм мэрэгчлэлээр сурна. Тэгээд надад ийм сэтгэл хөдлөл, ийм мэдрэмжүүд байна. Тэгээд тэрийгэ каталог матлогоос одоо нэг үсгийн самар мамар хийдэг ч тэр чинь бас нөлөөлнө шүү дээ. Каталогоос янз янзын тэр сургуулийнхаа сайт руу орж байгаа зургийг аваад өөрийнхөө зургийг урд нь тавиад тэгээд тэдэн төгрөгийн тэдэн одоо долларын тэтгэлэг авав тэдэн онд нисчээр бүгдийн тодорхой болгоод бичээд тэг ханан дээрээ нагаад хан дээр нас нэрнгээсээ би ойлгоход ажиллаж байхад миний нэг юм орны нэг хан үнэхээр хөөрхөн мөрөөдөмтгий хөөрхөн охин байжээ гэж одоо ч мөр зүгээр хийн гэж хийдэг болсон байна шиг хамаг орныхоо ханныхаа нэг талыг бүтэн дүүрэн өөрөө хэн байх вэ гэдгийг тодорхойлсон зургуудаар дүүргэсэн байсан юм байна. Нэрээ сая ярьжсэн чинь саналаа. Тэгээ эргээд харсан чинь тэр бүх зургууд давуулан биелүүлсэн байна. Гэж бодсноос ч илүү их амьдрал их гоё баялаг болсон байна. Мэдээж талархах энэ сэтгэл дүүрэн байгаатай холбоотой байгаа ах тийм ээ. За тэгэхээр эхний алхам бол тодорхой болгох. Хоёр дахь алхам сэтгэлээ дасгалжуул. Сэтгэлээ дээд сэтгэл хөдлөл дасгалжуул. Тэр юм авцсан байх юм бол авцсан байх үед тэр юмдаа хүрцэн байх үед та ямар сэтгэл хөдлөл мэдрэмжтэй амьдрах юм. Тэр юм хэдийн авчирсан юм шиг тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг өдрө болгон хором дотор өөртөө бий болгох. За таны дотроос одоо бий болгох гэж хэлчихлээр нөгөө айдас хүйдэс гомдлоо шууд ингээд дарах гэдэг. Тэрийг ойлгох. Тэр гомдол зөвхөрөл дутуу байгаа хэцүү байгаагаа анхаарлаа хандуулаад зөөлөн хараад амьсгалаа илгээгээ дэмжлэг өгөөд юу хэлэх гэсэн гэж ойлгоод нэн сэтгэлээр ойлгоод ингээд хандах үед угаасаа ингээд энерги чинь бидээр чинь мэдрэмжүүд чинь сулраал, энерги чинь сулраал, сэтгэл чинь сулраал ярьдаг. Тэр процессоо хийн. Тэгээд зориудаар өндөр дээд сэтгэл хөдлөлд зүрхээ дасгалжуулах, зүрхэндээ талархлыг барь. Саяын зарлаа гарахтаа дандаа талархал хайраар гарга, тийм ээ. Тэг 3 дахь алхам бол өдөр тутамдаа яг нь баяр хөөргийг дасгалжуулна гэхэлээ. Би өнөөдөр яаж юу хийвэл гоё жаргалтай байх вэ? Өнөөдөр
юу одоо тэгэхээр жаргалтай байгаа, гоё юм хийж байгаа, өөрийнхөө ийм сайхан амьдарч байгаа хүмүүсийг даг, сонс, энергийг ингээ өөртөө тат. Мөн үү? Ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлнэ, тэр хүмүүс чинь таныг тэр хүмүүсийн энерги тав босч ирдэг шүү дээ. Тэгэхээр ийм гоё дээд энергийн одоо эргэлж хаагуулж бай. Муухай өглөө муухай мэдээ бити үз, сошиал медиагийн элдв ховж ивэн битгий оролц. Одоо сошиал медиа анхаарлыг чинь маш муухай юм руу татж байгаа тийм ээ. Гэтэ намайг дагсан хэвээрээ байгаарай гэж. Би айтайхан юм өгөхгүй хичээж байгаа шүү. Тэгэхээр өглөө босч ирээд анхаарлаа дандаа өндөр дээд сэтгэл хөдлөлүүдэд дасгалж болох. Тэрний эхнийх нь магадгүй талархах. Ингэсэн байдалтаар за одоо талархах хэвээр юундаа талархтай юм бэлээ ингээ бодож биш. Ёо нэг орныхоо материалыг бариад үгүй нэрээ шорон дээр хөвцөөгүй ийм сайхан тэ материалтай ор дээр нь 5 тухтай орон дээр нь ингээ хөвцөждөг ямар сайхан бэ гэх ингээ харах те ямар ч ядуу байсан талархах юм байж л байдаг. Амьд байгаадаа талархах, бүр амьсгалж байгаадаа талархах тийм ээ. Жижиг бүх зүйлсүүдэд талархаад тэгээд талархлаа сэтгэлдээ талархлаа уяснаараа талархах зүйлээ оллоо анхаарлаа зүрх рүүгөө хандууллаа амьсгалаа өөжөө болгоо зүрхээрээ амьсгалаад зүрхээрээ амьсгална гэхлээр анхаарал зүрхэн дээр амьсгалаараа амьсгал авлаа удаанаар гаргалаа зүрхээр ороод гарч ийн гэд төсөөлөөд тэгээд тэр талархсан мэдрэмжийг зүрхэн дээрээ бариад л байх. Тэгээд бүр эрчимжүүлээ гэвэл төгсгөлд нь 2 минут төвлөрөөд тэр юм чинь биелж байгааг аль хэдийнээр харах. Ажлынхаа саналыг хүлээж аваад нэг хүнээс хүлээж аваад тэр хүлээж авч байгаа орчин ямар байна, сэтгэл хөдлөл ямар байна, бодол ямар байна, тэр хүний дүр зураг ямар байна гэд тэрийг бүр төсөөлөлдөө амьлуулж харах. 30 сая төгрөг хэрэгтэй байгаа даа бол 30 сая яг ингээ атгаж гартаа аваад авж байгаа дүр зургийг хараад баярлаа талархаад ваа авчлаа штэ гэж талархах. Аваагүй байгаа юм шиг мэдрэмж төрөл дахиад тэрийг өөрийгөө дасгалжуулах тийм ээ. Тэгээд нэмээд тэр юмаа аль хэдийн бүтээчихсэн юм шиг авчсан юм шиг ажил төрлөө хийх, баяр хөөртэйгээр хийх. Энд нэг баахан дасгалжуулалт хийснээ ажлаа очиж хийхээрээ энэ ажил миний энэ 30 сая төгрөгийг байртай болохоо саад болоод байна. Энэ муу хортой нөхрөл намайг ингээд байна. Энэ ажлын орчин угаасаа юм бүтэхгүй дандаа дарга тэгдэг ингээд бүх анхаарал нь дээш харцсан буцаад нөгөө өглөө байхын дасгалжуулсан юм байхгүй. Бүгдийг арчаад хаяа арчичаа. Тэгэхээр буцаад амьдралынхаа үйлдэлээ хийхдээ мууч сайнч татаж таагууч бүгдийг сайхан талархаад хүлээж авах. Тэгээ сайхан хэцүү зүйл тохиолдвол энэс би юу сурч болох вэ? Юуг ойлгох хэрэгтэй байваа гэж. Би нэг подкаст эхний подкастаа бичгээд хүмүүс хуруугаа бэлдүүлээд үсмсээ тайруулаад ингээд ингэсэн чи үсийн маань бүр годон ботл тайрч хаяад хумсын маань будсан чи нэг айхтар ядарсан ихч бүр ингээ будаад ихснээ засаж масаагүй будаад нөгөөх нь бүгд ингээ хууларж унаад те $110 будуулсан хүмүүс чи маргааш нь хуулраад унаад те тэгээд үнэхээр бухимдах зүйл гарч иж байгаа. Гайн нөгөө ургуулсан үсэж байгаа гэд энд байхсаас энд те ингээ би бодсноо эндээс юу сурах хэрэгтэй байна гэд өөрөө бодсон чи тийж хичээх хэрэг баймаа чи өөрөөрөө хөөрхөн л биш тээ. Худлаа нэг гадаад үзмжэндээ анхаарч махаар дададаа мөн зарцууллаа гэснээр өөрөө тэр үлгэр жишээ биш хамаг юм аваачаал тэрэндээ ингээл ач холбогдол өгөөл өөрийгөө гоё ойлгох гэж хичээсэн л байгаа байхгүй. Тэгээд байгаараа гоё л биш тээ гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх байгаагаа олж мэдсэн байх жишээ нь тий. Тэгэхээр бухимдуулах юм зөндөө амьдрал тохиолдсон шүү дээ. Тэнгүүд нь юу сурах вэ? Энэс сурчлах юу байх вэ гээл нэг жоохон хөнгөн хүлээж аваад тэг хөнгөн сайхан амьдрал да баярлие хөөрэй те. Тэгээд үнэхээр таслах боломжгүй гой яриануд болж байгаа учраас анхааралтай сонслоо. Тэг манай сонсогчдод бас сонирхолтой байгаа хаа гэж бодож байна. За Сара маань юу бодож суун? Сая бол ингээд маш ойлгомжтой ингээд амьдралтаа хэрэгжүүлэх ингээд аргуудыг заагаад өчлөө штэ. Тэгвэл энийг яг юуны төлөө ингээд одоо хэрэгжүүлэх юм бэ? Яах гэж яг манифест хийх юм бэ гэдгийг дахиад
лавшруулад бодохоор бид нар ингээд айгүй мөнгөтэй амжилттай байгаа хүмүүсийг мэддэг штэ тий. Би бол олон хүмүүсийн бас намтраг уншиж исэн. Түрүүн болроо ирж байгаа шиг ингээд одоо тий яг өөрийнхөө хүсэж байгаа хүнийг олоод тэр өөрийнхөө болмоор байгаа хүнийг олж бас биширч тий юмын дагаад ингээд яваад ингээд үзэхээр тэр мундаг хүмүүс дотор мөнгөтэй болох гэж мөнгөтэй болсон нэг ч хүн байдгүй. Амжилттай хүмүүс дотор амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн нэг ч хүн байдгүй. Мундаг бизнесүүд дотор тэг хамгийн мундаг бизнес болох гэж эхэлсэн бизнес гэж байдгүй. Амарч байсан хамгийн мундаг бизнесүүд дотор ерөөсөө л тэнд нэг хэрэгцээ байдаг. Тэгээд тэр хэрэгцээний цаана юу байдаг вэ? Нэг вижн байдаг. Тэгээ нэг юм алсын хараа, юм зүүн хараа байдаг. Тэр зүүн харааг дотроо мэдэрсэн учраас тэрнийхээ төлөө тэ өстой өсөглөн тэ гэхдээ гуйлах чин шиг биш. Өсөглөн хангри тэ ингээд өсгийн төлөө, дэвчгийн төлөө ингээд явсан байдаг. Манай болромоо коучийн амьдрал бол тэр чигтээ би бол одоо маш олон жил таних болохоор ерөөсөө л ингээд энэ хүний амьдралыг мэдхийн хувьд би юуг мэдж байгаа гэхээр бид яг хамт тэ ингээд байсан. Тэгээ яг ингээд нэг нэгнийхээ амьдралыг ингээд мэддээс өнөөдөр ингээд ийм мундаг амжилттай болоод одоо тий ингээд энийг ингээд хуваалцаа сууж байгаа үгнээ бахархаж чинь. Тэгээд харахаар энэ бүхний цаана энэ бол энэ хүний амьдрал төр чигтээ манифест гэхгүй юу гэсэн. Гэхдээ манифест гэдэг нь зүгээр л нэг мөрөөдчүүд ингээд алгаад тосоод суухыг хэлэхгүй. Тэр мөрөөдлөө өдрө болгон зүрхэндээ амьлуулж хорон мөж бүхэн тэр мөрөөдөл дотроо амьдрах буюу тэр чинь жихэн одоо нөгөө нэг гайхамшиг байхгүй. Жихэн ичэд гэдэг чинь бодит байдал нь тийм биш байгаа ч гэсэн тэр зүрхэндээ байгаа мэдрэмжийг бодит байдал юм болгож өдрө болгон өөртөө ингэж сануулж тэрнийхээ араас ингэж хичээл зүтгэл гаргасан болохоор өнөөдөр ингэж сууж лээ л да. Тэгэхээр яг энийг маш сайн бодосоо тэгэхээр өнөөдөр таны зүрхэнд ямар галзуу мөрөөдөл байна вэ гэдэг асуултыг асуугаал дуусгая гэж бодож байна. Яг мөнгөний манифест гэдэг юмны арталт таны зүрхэнд ямар галзуу мөрөөдөл байна. Тэр мөрөөдлөө л олоод тэр мөрөөдлийнхээ араас явхад мөнгө бол зүгээр дагаал ороод ирнэ. Ерөөсөө тэнд санаа зовх зүйл байхгүй. Гэхдээ мэдээж өнөөдөр таны асуудал мөнгөнөөс эхэлж байгаа. Энэ бол дахиад зүгээр л тань дахиад урлаг чамд мөнгө хэрэгтэй байна уу? Тэгвэл жоохон боддоо тий энэний цаана юу вэ гэхээр чиний үнц нь чиний алсын хараалт байгаа байхгүй. Тэгээ маш чухал поинтыг хэллээ. Би бас мартсан байна. Би өөрөө ерөөсөө мөнгөний төлөө явдаггүй буюу за яг надад тийм одоо тэдэнд төгрөг хэрэгтэй байна гэж би боддог. Гэхдээ тэгэнгүүт тэрийг нь хин нэгнээр дамжуулаад ороод ирдэг. Би бас өөрөө нэг тийм ахтар мөнгөtöдөө ч ингээ яваад байгаа биш юм байлээ шүү дээ. Ер нь бол маш их дэмждэг, тусалдаг хүмүүс бас байгаад байна. Яасан гэхлээр би Австрал сурж байхад одоо Австралд бол тэтгэлгээр сурсан. Тэгэхээр $150,000 зэрэг гарын үсээ за мэдээж хэрийг авахын төлөө би хөдөлмөрсөн, хичээсэн, одоо манифест хийсэн мөн үү. Тэгээд сурж байгаа хэвцээ би нэг Америк руу аялчих юмсан гэж бодоод байжсэн чинь ээж минь надаа 12 сая төгрөг өгсөн. Тэгээ зүгээр ороод ирсэн. Тэгээ миний охин яг тий тухайн үед яг ажил гайгүй байж байгаа тий. Тэнгүүд би бас коучинг сургалтандаа ингээд суух гээд за надад нэг $5,000 хэрэгтэй. $5,000 байхгүй яа гэм бэлээ гэдэг. Манай нөхөр намайг дэмжиж ихний хөрөнгө оруулалтыг хийх чинь тий. Зүгээр би ингээд би надад алсын хараар би ийм үнцний бүтээх хүсэл байна. Тэгээ одоо би ингээд ийм хийх хүсэл байна. Дотроос чадсан чин хүсэл байна. Тэ би Монгол хүмүүс тусалмаараа би ийм ур чадвартай болоод нэг асуудлыг шийдэх гээд байгаа хөө тий. Энэ асуудлыг би харчлаа. Хүмүүс энэ дээрээ гацаад байд юм байна. Энэ асуудалд нь надад дэмжлэг хэрэг тусалмаар байна. За ихэнх үедээ болормоо тэтгэлгийг хайж байхдаа бол би аз жаргалтай болмоор байна. Аз жаргалтай болохын тулд боловсрал хэрэгтэй мэн. Гэхдээ биш тий. Би бүр аз жаргалтай болохын тулд ч боловсрал өгөөгүй мэн. Би ийм мундаг хүмүүс шиг нэг тийм гоё боловсрцсан гоё хүн болмоор байна. Ямар гоё урам зориг вау ийм хүн шиг болох юмсан. Гэтэл тэр хүндээ болъё гэхлээр боловсрал нь байхгүй одоо нөгөө бодол чадамж нь хүрхгүй үнц нь өөрөө төгөлдөршиж хөгжөөгүй байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би энэ хүн шиг болмоор байна гэдэг урам зоригийг авахдаа би тэтгэлэг авахын төлөө хөдөлмөрлсөн байгаа даа байхгүй тий. Тэгэхээр ямар нэгэн урам зоримгоор буюу тэр урам зоригчин хин нэгний асуудлыг шийдэхийн тулд энэ хороо дээр үнц нь бүтээхийн тулд хин нэгэн гой тийм хүн шиг болохын тулд л байгаа. Тэрний төлөө та бүр ингээд хүсэж шатаад өөрөө хөдөлмөрлөөд
шүн би шоудж ирчээд 2 цагт шөнийн 2 цаг 3 цаг хүртэл шоудчаад 20 наснда тий буцаж орж ирэл согтуул шухуу ажиллаа шээ тестэндээ бэлдээл суудаг л байсан тий. Тийм хэмжээний зориулалт шатсан хүстэй чинь дагаад гарч ирж идэг тийм ээ. Тийм зориулалт байхад эхний хөрөнгө оруулалтууд туслах хүмүүс аяндаа бүтнэ. Тэгээ ганцхан яг хуу одоо ингэж ганцхан байр бол энэ юм аа. Байр чинь мэдээж байж болно. Тэгж хүсэж мөрөөдөж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж тийм ээ. Нэмээд зүгээр таны энэ амьдралын чин хүсэл, чин үйлчлэл юу юм бэ? Тэгээд нэг асууж тий. Тэгээ нэг бодоол яваад нэг сарын дараараас тодорч магадгүй, магаш тодорхгүй гэж магадгүй л дээ. Гоё санаануудыг бас өгч ийн. Тэгээ сонсогчд маань хэр зэрэг анхаарлаа хандуулж энэ подкастыг сонсно. Тэр хэмжээгээр үнэхээр гайхалтай зүйлийг авах боломжийг нь бол өгчлөө шүү л гэж хэлмээр байна. Тэгээд саяных дээр яг өмнө өнцгөөс бол одоо янз бүрийн л төслүүд ажлууд дээр ажиллаж байлаа. Тэгээд ер нь нэг анзаарсан зүйл бол нэг төсөл дээр жоохон амжиргааны түвшин доогуур одоо хүмүүс дээр ажилдаг. Тэгээд нөгөө судалгаа аваад 197 айлаас судалгаа аваад нөгөө төсөлд хамрагдах айлаа сонгох гээд явж байхад яг хөө бидний нөгөө тэр үн цэнээ хэр зэрэг мэдж байгаагаас хамаарад бидний бас амжиргааны түвшин жоох юм холбоотой байд юм уу даа л гэж ерөөхдөө жоохон ботсон юм. Тэр нь яагаад гэхээр судалгаа авч байхад таны зорилго юу вэ гэхээр тэр 197 айлын бараг 192 нь шахуу тэр чинь одоо 90% нь энэ нэг хашаага нэг ингээ өөрийн болгочмоор байна. Нэг өөрийн гэсэн орон байртай болчмоор байна. За энэ нэг портертой болоод ачаа ингээд өөрөө зөөдөг болчмоор байна. Энэ зээлээр авсан машина өөрийн болгочмоор байна. Ерөөсөө яг тэр ингээд би гайхаад энэ л ингээд амьдралын зорилго юм бах та гэд ингээд өөрөөсөө би бүр ингээд асуугаад тэгээд тэр чинь айгу настай ч хүмүүс байгаа, янз бүрийн насны хүмүүс байгаа штэ тий. Тэгээ ингээд бодоод за энэ юмны төлөө ингээд яг зөвхөн тэрний төлөө л гэл ингээд зүтгээл бодол хуурмгаарч хамаагүй ч байт юм уу мэдхгүй те ингээд явах тусам тэр нь ходоод идэм бах та өдий олон жил яагаад энэ нь бэлэхгүй байсан юм бол тоо ч гэдэм үү тухайн үедээ л надад маш олон асуултууд төрж исэн л та. Тэгээ ингээд өөртөөгөө ажиллах явцдаа яг энэ нэг үн цэн чин хүсэл нэг энэ арай нэг өөр юм байд юм байна. Тэр сарагийн хэлж байгаа алсын хараа вишн гэдэг байгаа зүйл ч юм уу те. Би яг энэ хороод нэг юм өгөх гэж төрсөн болохоос биш нэг юмыг ингээл эндээс салгаж авчаал жаргалтай байх гэдэг байгаач биш юм байна да гэж яг ингээд бодож исэн. Тэгэхээр яалтчгүй бидний энэ нөгөө нэг сэтгэл дүүрэн байдал ч гэдэг юм уу арай нэг яг болормоо коуч юм дахин хилээд байгаа тэр гэгийн оршихуу дээд оршихуу хүссэн үсээгүй нөгөө аппликейшнаа гаргаж ирээд бясалгалаа гэдэг шиг л дээ. Нэг арай нэг өөр юм бас амьдралд байгаад идэх юм байна манайхаа тэгээд маш олон хүмүүс бас гоё бясалгал сонсоод өөртөөгөө ажилтдаг болж байгаа энэ цаг үед бас их талархаж байгаа. Тэгээ та бүхэн маань подкастаа сонсоод баярлж талархснаа бичгээс гадна дахиад хэлэхэд энэ подкастнаас яг хэрэгжүүлж болох юу сурсан бэ гэдэг 3 зүйлээ бас комент хэсэгт бичээд үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийн подкастуудын сэдвээ ямар сэдвийн хүрээнд мүлжүүлмээр байна. Нэг мүлжүүлэх өгс орцсон. Зүрхтэй гоё сэдв юу байна гэдгийг бас та хэд маань бичээд үлдээгээрэй. Тэгээд хамт байсан та нартай маш их баярлалаа. Дэлхийн өнцөг бид гурав нэгдээд оролцлоо. За тэгээд Австралиас, Монголоос, Канадаас гурлаа ингээ сайхан ярилцлаа. Мүлжүр гэсэн чи ямар сэдв өгсөн тэгэл тэр оршихур уучлал чиглүүлж шүү. Тэр самаадаг биерөө сэтгэлийн менежер хэсгүүд рүү цаад цэвэр ухамсруулж шилжүүлж шүү л гээд. Бас нэг юм процесс юм шиг байгаа маа тий. Шууд ингээл би цэвэр ухамсараа олно гэлээс олохоос илүүтэйгээр нэг юм жижигхэн хөөрхөн алхмуудаас шаарддаг юм шиг байгаа. Тэгээд нэг л удаа тэрийг мэдэрчүүл гэдэг нөө боломоо коуч мөн ярьдэн шүү дээ. Үнэхээр нэг юм гоё нэг ертөнц бас тэнд байгаад байна манайхаа. Тэгээд хамт байсанд маш их баярлалаа. Дараагийн подкастаараа уулзцгаая. Баяртай. За баярлалаа. Дараагийн подкастаараа уулзъя да.